Маргааш цагтаа дээр дуудагдаад ийгүй болох ба. За тэгээ та нараас торгуулийнхаа мөнгөийг босч иргэ бодсон байгаа шүү. Бид гонжроод 2-3 мянга заасыг гэдэг гараа. Ер нь бол асуудал болох нь тодорхой баг. За тэгээд явъя да. Пиноккио худлаа ярих болгонд хамар нурцдаг бол оюун эрдэнэ худлаа ярих болгонд толгойн данхаадаг. Оюун эрдэнэ нууц амаргийн нэр Дэвсгээр эхэлдэг. Дөлгөө нүү. Дөлгөө биш ээ, дор чанд. Нямбатрийн сонсон боржурны та оюун эрдэнэ амаргүй гэж хэлсэн та хоёр яг ижигхэн. Оюукаас болоод Харвардыг монголчууд хэлний бэлтгэл гэж ойлгодог болчоод байна. Оюун эрдэнэ шөндөө тамгагүй төрийн хаан болж жүжиглдэг. Үгүй зүүдэлдэг. За, оюун эрдэнэ өөрийнхөө авч өгсөн цүнхний нэрийг ч уншиж чаддаггүй. Шанел. За, асуудал жарлаад байгаа ш. Оюун эрдэнэг анх амаргүй гэж хэлж явах төрсөн хүүхд өнөөдөр сургуульд явж байна. Нямбатрийн агсан түүснүүдээр 14 мега төслөө эхлүүлэх гэж байгаа шүү дээ. Оюун эрдэнэг англиар ярьж хэлэхэд англичууд энэ монголоор яриад байгаа мó гэж боддог. За дараа нь энэ гоё биш нэ. Зарим нь жоохон чанга юм байна. Яг явах гэдэг. Оюун эрдэнэг унгахад арц намын хин нэгэн аялаасаа халагддаг. Яг л үнэн юм чи. Оюун эрдэнэг найдахад дор чонд гэртээ халуураад хийвддэг. Бус хүмүүсийн хүүхдэд 100 мянган төгрөг орж явахад оюун эрдэнэний хүүхдэд 100 сая төгрөг ордог. Оюун эрдэнэ Бэрсийн Харвардын ангийг төгссөн. Оюун эрдэнэг ярьж эхлэхэд 126 гишүүн бүгдээрээ за энэ угаасаа лалар шаан аливаа явж тамхилцгаа гэж бүгдээрээ тамхины өрөө рүү явдаг. За хамгийн сүүлчийнх нь түүний бүтээн байгуулалт гэж яриад байгаа 14 мега төслийг Netflix руу оруулах юм бол фэнтези ангилалд нь багтнаа.